Ингээд юу байлгаж чанах дөө. Асуу энэ чи томлоо. Сайн уу? Сайн уу хөлтөө сайн уу? За сайн явж ирсэн үү? Ямар гоё өнгийн хувцаар чигдэрсэн юм бэ? Үнэхээр их хөөрхөн харагдчих шээ. За юу. За хөлтөө та нар өнөөдөр юу хийх гэж хурж ирлээ? Аялах гэж хурж ирсэн тийм үү? За та тэгвэл өмнө аялж исэн үү? Аялж исэн юм уу? За тэгвэл хийх хаана яаж аялж исэн аа? Энэс хавлаад яриа. За юу. За хаашаа аялж исэн бэ? Хөтөлөө манай өвөө маань ажилласан нөгөө цалинанд буугаад дандаа дуудаага манаагааг авч явдаг байсан. Тийм үү? За тэгвэл хөдөө эмээгөө гэж очиж аялсан юм байна тийм үү? Тийм. Гоё эсэн үү? Гоё эсэн. Гоё эсэн. Дахиж аялах уу? Аялна. Аялсан тийм ээ? За хаагуур аялсан бэ? Би хөдөө овч ах ихтэйгээ овч гоё. Чиг гоё уссан. Цэцэг уссан уу? Аха. Цэцэг тэгээ урах чадсан уу? Аха. Урасан нь ийм өндөр болсон байх та тийм ээ? Аха. Тэгвэл цэцэг усалдаг сайн хөлтэй байна. За хаагуур аялж исэн бэ? Хөдөө мөр унжсэн. Хөдөө яваад морь унжсэн үү? За чи морьноос айдаггүй юм уу? Айдаггүй тийм ээ? За хаагуур аялж исэн бэ? Би нацсан доолцоо тэгээд мөрөндөө шууд үчи яваагүй. Яваагүй юу? Тэгэхээр ээжийнх нь өвч гэсэн үг үү? За тэгэхээр нагац болж байгаа юм байна тийм үү? За хаагуур аялж исэн бэ? Би өдрөө яваад аав ээжтэйгээ майхан засаад мод цэцэг усалж яасан. За хаагуур аялж исэн гинэ? Би хөдөө яваад ээжтэй дуушлаа жимэж түүжсэн. Жимс түүжсэн үү? Ямар жимс түүсэн бэ? Цэцэргэн байсан уу? Гүзээлзэг нь байсан уу? Хүлжээтгэн. Гүзээлзэг нь үү? Тэгвэл гүзээлзэгний зэн идсэн бах та тийм ээ? За хүмүүс яагаад ингэ уул ой модонд гарах туртай гэдэг юм бол Агаар амьсгална. агаар амьсгалтай. Өөр. Бас аим өндөр байдаг. Моднууд нь өндөр байдаг болохоор аялах туртай гэж юу? Тийм тий. За өөр юу гэж бодож байна? Бас амтан байдаг болохоор. Амтан байдаг болохоор уу? Туулай муулай байдаг болохоор. Туулай муулай юу? За тэгвэл манай үед туулай муулай байгаа болов уу? Байгаа тий. Тэгвэл зөндөө олон амьтад байгаа шүү. За юу манай анхааралтай бүгдээрээ хамтдаа нэгэн зэрэг хамтдаа явна шүү. За юу. За хүүхдүүдээ бид нар аялалтаа гарахаас өмнө үзэгч найзуудтай өөрсдөө танилцуулдаг шүү. За юу. Бүлцийн нарангийн уран бэлэг, үжиглэх, дуулах, стим тоглоомоор дүрс бүтээж тоглох дуртай. Батхүү овогтой ишчис, стим тоглоомоор дүрс бүтээж тоглох дуртай. Зураг зурах, шатар тоглох дуртай. Ганбаатарын их шиглэн дуулах, зураг зурах, логон тоглоомоор сонирхолтойгоор эвлүүлж тоглох дуртай. Алтан гэрэл овогтой ананд очир, зураг зурах, баримлаар бүтээл хийх, оньсон тоглоомоор тоглох дуртай. Баатаржав овогтой буян заяа, үжиглэх, зураг зурах, баримлаар бүтээл хийх, оньсон тоглоомоор тоглох дуртай. Ац баярын амирлан эвлүүлдэг тоглоомоор тоглох, зураг зурах, үжиглэх дуртай. За тэгвэл хэдүүлээ аяллаа эхлүүлэхээс өмнө манай нэвтрүүлгийн шидэт үлэмж дээр очиж үздэг байхгүй юу? Тэгэхээр хэдүүлээ шидэт үлэмж дээр очиж үзэх үү? Үзье. За үзье. Манай шидэт үлэмжтэр бид нэр зөндөө их юм ургуулж исэн. Алим, гадил гэх алан хой хүртэл ургуулж үзчихсэн ш бид нэр. За та нарт үр байна уу? Байхгүй. Наданы үр байгаа хэдүүлээ тэрийг суулгаад үзье заа юу. За мэ. Уран билээ суулгаж ах. Өмөлгөө энэ хийж. За та хэд энэчнээс юу ургана гэж бодож байна? Заваарсан. Гүзээлцэн. Гүзээлцэг нь ургах уу? За тэгвэл гүзээлцэг нь ургаасай гэж бодоод хэдүүлээ аяллахын төгсөлд буцаж хурж ирээд харъя шүү заа юу. Мартаж болохгүй шүү. Бүгдээр яг миний ардаас анхаарал болгоомжтой байна шүү. За юу. Манай гоё юм уу? Гоё. Юу таалагдчихжээ? Цэцэг. Уулаа цэцэг. За наашир энэнгээр хэвлээ бүрээр гарч үзэх үү? Тэгээ. За тэгээ. Ам шүвээ. Галуу. Тоглоо. Энэ манай усны шоу төгтүүд ээ. Усны шоудын талаар та нар мэддэг үү? Мэдэн тийм ээ. За хүүхдүүдээ та нар анзаарч байна уу? Манай ойд зөндөө их мөөг ургасан байгааз.
Та нар мөнгөний талаар мэддэг үү? Мэдэх үү? За тэгвэл надад мөнгөний талаар мэддэг зүйлүүдийг ярьж өгөх үү? За тэгээ. Бүгдээрээ ийшээ суугаад жаахан мөнгөний талаар ярилцъя. Би мөнгөний талаар тийм ч их сайн мэдэхгүй. Харин та мөнгөний талаар мэддэг бол надад жоох юм ярьж өгч болох уу? За тэгвэл сонсъё. Мөгийг идэнгүү том болно. Том болдог уу? Том болно гэж өндөр болдог гэж үү? За. Мөгийг том болгох гээд хүмүүс тариад авдаг. Тариад авдаг тий. Мөгийг тэгвэл ямар үлсрэл тарьдаг юм бол мэдэх үү? Намрын үлрэл. Намрын үлсрэл юм уу? Тийм. Өөх за. Мөнгөний талаар өөр мэддэг хөлт байна уу? Байна. За. Мөгийг услангуу том болдог. Бүхэл өрөм бол услангууд том болдог. Харин мөөгд ямар онцлог чанар байдаг юм болоо? Найзуудаа надад нэг утас байгаа баггүй юу? Тэгээд надад мөөгний талаар мэддэг маш сайн найз байгаа. Та нар хараа юу гэж суулгамаар надад хэлж өгөөрэй заа юу? За байж би залхаач. Байна уу? Найзаа чи чамаас мөнгөний талаар асуух гээд болно тийм ээ. За та мөнгөний талаар ямар асуулт асууламаар байна? Тарих уу? За. Найзаа мөгийг яаж тарьдаг юм бол? За уцаа барьж арга найзаа. Мөгийг хөрсөн суулгадаг гэж юм. Эсвэл зуны улирал хүлэмжиндээ мөгийг бас тарьж болдго юм байна. Мэдэж авсан уу? Мэдэж авсан. Авсан тийм ээ. За өөр юу гэж асуулах вэ? За байж би ингэж асуумаарсан нэгччлээ. Мөг хэдийн янзын өнгөтэй гэдэг юм бол гэж асуух уу? За асууя. За мөг юу н хэдэн төрлийн өнгөтэй гэдэг юм болоо? За уцаа барьж агаарай. Мөг ийм улаан өнгөтэй байдаг гэж юм. Улаан өнгө дээр харин жижигхэн цэгтэй байдаг тийм ээ? Тийм мөг хөвчлэн ургадаг. Өөр шар өнгийн мөг байдаг юм байна. Тийм цагаан өнгийн мөг ч гэсэн байдаг. Тэгэхээр олон төрлийн өнгөтэй агац мөг. Мөгийг хортой мөг болон эвдэж болдог мөг гэж ангилдаг байх нь шүү заа юу. Хортой мөгийг бүх мөгнүүд гоё харагддаг ч гэсэн хортой мөгийг ялгаад, хоргоо мөгийг ялгаад, хоргоо мөгийг идэх ёстой шүү заа юу. Хортой мөгийг идчихвэл яадаг вүлээ? Яах вүлээ? Өвдөн тийм ээ. Гизэнд нь ороод гизэн өвдөн. Өөр юу гэж асуух уу? Туйлааны талаар. Үгүй туйлааны талаар яг За би тэгвэл асууя заа юу. Мөгийг ямар амьтад иддэг юм болоо? Игдэг гэж юм. Туулай. Туулай иддэг юм бэ? Ойд өдөг бүхэл амьтад мөг идэж хоололж юм бэ? Тийм, чон ч гэсэн мөг иддэг. Үнэг ч гэсэн. Баавгай. Бүгдээрээ мөг иддэг байх нь шүү дээ. Тийм. Шувуу идэггүй. Шуу ч гэсэн иддэг юм байлээ шүү. Шувуу мөг иддэг. Тийм. Шавч ч гэсэн мөг иддэг. Хэрэм цоглуулаа жижигхэн цоглуулаад аваад идэв шүү дээ. Тэгэхээр хэрэм мөг иддэг гэсэн. Тэгэхээр мөгийг зөндөө ойлоо амьтад иддэг юм чинь мөг их хэрэгтэй. Бэж нэг юм асууя. Мөг чинь жимс юм болов? Ногоо юм болов? Ногоо. За, та нар юу гэж бодож байна? Ногоо. Мөг ногоо гэж үү? Би л жимс гэж бодож байна. За, манай найз ингэж хэлсэн. Мөг чинь ногооч биш, жимс ч биш. Байгальд амьтны аймаг, ургамлын аймаг гэж байдаг шиг мөөгч бас өөрийн гэсэн тустай аймагт багтдаг. Монголд одоогоор 677 төрлийн мөг бүртгэгдсэн байдаг. Мөг бол байгальд маш чухал цэвэрлэгч. Хэрэв мөг байхгүй бол унсан мод хожуулууд газар удаан хэвтэж хоримтлагцаар л байх болно. Харин мөг эдгээрийг задалж жижиглээд хөрсөнд шин тижэл болгон буцааж өгдөг. Ингэснээр ургамал сайн ургаж, амьтад хоолтой болж, байгаль цэвэрхэн тэнцвэртэй байдаг. За, тэгвэл мөгийн талаар миний өгч чадах мэдээлэлүүд энэ биш үү? Заа юу? Та мөгийн талаар мэдэж авсан уу? Авсан тийм ээ? За, мөгийн талаар мэдэж авсан чинь аавж болон найз нөхөдтэй ярьж өгөөрэй заа юу? За, тэгвэл төлөө зөндөө их суудсан юм чинь босч тасгал хийх үү? Тийм. За, тэгээ. Тэгвэл одоо тасгалыг хийх заа юу? Ой,
зориулж цаг гаргаарай өдөр бүр дасгалаа хийгээрэй таваач гэж тухайга амраа босон сууж бие амраа оршаа хашаа дэшгэрэй дэшээ дашаа дэгдэж үсэнэ Ишгэ өндөр асар магадгүй ирсэн басч ташаарэ зода Эчиэвчэ тасгал хийгээрэй их чахадагаа гүйгээрэй Тамаач гэж тухайга амраа босон сууж бие амраа оршаа хашаа дэшгэрэй дэшээ дашаа дэгдэж үсэнэ Гэж тухайга амраа босон сууж бие амраа оршаа хашаа дэшгэрэй дэшээ дашаа дэгдэж үсэнэ тамаач гэж тухайга амраа босон сууж бие амраа оршаа хашаа дэшгэрэй дэшээ дашаа дэгдэж үсэнэ Дэшээ дашаа дэгдэж үсэнэ дэшээ дашаа дэгдэж үсэнэ Хаанаа хурлаач ээ. Олчлоо. Ишээ явъя. Ашиг бүгдээ ийшээ зогсчих. Би та нарт юм хэлэхгүй болохгүй маань. Сая та нар ингээд орилоод би бинийг дуудаад байсан шүү дээ. Тэгээд чанга орж болтоггүй байхгүй юу ой дотор. Та нар яагаад гэдгийг мэдэж гин үү? Мэдэж гин үү? Яагаад юм? Амтдын толгой өвдөн. Тий, амтдын толгой өвдөн. Амтдын толгой өвдөн гэдгээс чимээгүй хэлэхгүй бол амтдс нь үргээ авчих штэ. Тэр туйлын өсрээд явчихын те. Тий, бидний үзчихсэн жижигхэн амтчууч чинь алга болчин. А дээрэс нь мөн та нар нохоо юм уу муур тижээдэг үү? Тижээдэг тийм ээ. Тэгвэл нохоо чинь жижигхэн амтдыг айлгачдаг болохоор хошуурц заавал зүлгэж явж байгаарай заа юу. Амтдаасаа хамгаалахгүй болохгүй тийм ээ. Жижигхэн амтдыг нохоо барьчих юм билүү? Тий. Чанга орилж болохгүй гэдгийг ойлгосон тийм ээ? Тий. Түлээсээ зөндөө явцсан юм чинь суугаад тоглоом тоглох уу? За тоглоом тоглоё. Нэшир ийш ирээ сууч. Одоо бүгдээрээ үг дэмжиж тоглоно. За, үг дэмжиж тоглохыг та нар мэддэг тийм ээ? Мэдэн. Тий. За, үг дэмжиж тоглохыг зарим нэг мэдгүй хүмүүс байвал би тайлбарлаж өгье заа юу. Та нар харин анхааралтай сонсоорой за. За, үг дэмжиж тоглох гэдгийг нь би бинийгээ анхааралтай сонсоод тий. Би бинийгээ гол нь анхааралтай сонсох хэрэгтэй тийм ээ? Тэгээд гол нь хамгийн шүлдэн нүү эцгийн тайлт хийсэн ба. Тий. За тэгвэл эхлэх үү? Эхлэе. За тийм эхэлсэн. Иксо баяр гэж байна. Аа? Иксо баяр гэж хэллээ амирлнаар. Иксо баяра. За, амирлан чи юу гэж сонссон? Анандчраас. Анандч чамд юу гэж хэлсэн? Иксо баяр гэж. Иксо баяра. Үгүй шүү. За, анандч юу гэж хэлсэн? Мэдгүй. За, уран бэлэг чамд юу гэж хэлсэн? Мэдгүй нөө. За, уран бэлэг би чамд юу гэж хэллээ? Би мөксөг баяр гэж хэлсэн. Мөксөг баяр гэж сонссон юм уу? Биш, мөксөг баяр. Мөксөг баяра. Үгүй. Үгүй штэ. Би ингэж хэлсэн байхгүй юу? Мөг, сөг, хоёр гэж хэлсэн байхгүй юу? Мөксөг баяр. Тий, мөг, сөг, баяр биш байхгүй юу? Мөг, сөг, хоёр гэж хэлсэн. Би телевизэн малтсан
биш үү мөг хоёр ингээд өнөө тэрэгтэй аль мөг жилсэн. За. Мөөгийн мэднэ үсттэй. За, мөөгийн мэддэм байж сөөгийн мэдхгүй сөг гэж үү? Мэдхгүй юу? Тийм том бүхлээрээ ургацсан юм бутмод гэж мэдхгүй. Мэдхгүй юу бас уу? За байж манай хэд бутмод байна уу? Байна. Ийм. Тийм. Ингэж олноороо ургасан модыг бут гэдэг байхгүй юу? Гэтэ бут нь жижигхан. Жижигхан мөртлөө олоолаа ургасан модыг бут гэдэг. Бутны нэг ширхгийг нь сөг гэдэг байхгүй юу? Хүүхдүүдээ сөг гэдгийг бут сөг хоёр гэд хоёр холбоо гэдэг байхгүй юу? Тэгээд сөгийг аваад мөөг сөг хоёр гэж би хэлсэн. Тийм. Дахиад нэг тоглоом заяа. Мөөг сөг хоёрыг хэн хамгийн хурдан бөгөөд тооч чанга хэлэх вэ гэж би шалгах шүү заяа. Тэгэхээр мөөг сөг хоёр гэж хэлсэн шүү заяа. За 3 Мөг сөг хоёр. За. Мөг сөг хоёр. За. Мөг сөг хоёр. Мөөг сөг гэрэн. Мөг сөг хоёр. Мөг сөг хоёр. Мөөг сөг хоёр. За. Мөг сөг хоёр. Мөг сөг хоёр. Мөөг сөг хоёр. За тэгэхээр мөөг сөг хоёр гэд зөв хэл сурсан. Мөн дээрээс нь утгыг мэдэж авсан тийм үү? Тийм. За тэгэхээр найзуудтай та нар мөөг сөг гэж мэддэм үү гэж яагаад хэлж өгөөрэй заяа. За. За. Одоо хэдүүлээ юу хийе? Барилгын шавраар юм хийя. Тэгээ. За тэгвэл хэдүүлээ манай бүтээл хийдэг болон дачж үзэх үү? Тэгээ. За тэгээ тэр харта тэр юу вэ? Агуу агаад. Агуу. За агуураа хэдүүлээ шагааж үзэх үү? Тэгээ. За тэгээ. За, манай бүтээлүүдийг ойн цархаа таалагдчихэж байна уу? Таалагдчихэж байна тийм ээ? Та хэдэд хэрэглэл байгаа юу? Байгаа юу? Юу байгаа юм? Барилгын шавар. За. Тэгвэл барилгын шавраар өнөөдөр мөөг хийх үү? Мөөгийн талаар ярилцсан юм чинь. За тэгээ бүгдээрээ барилгын шавраа хараад түрээ тэр. Баримлын шавар. Би чинь зүг хийдэг юм. Хоёр өнгө хат бидэрт болох юм байна. Нэг өнгөөрөө мөгнийхөө ишийг хийгээд нөгөө өнгөөрөө мөгнийхөө малгайг нь хийшүү заяа. Ягаан мөг гэж яах вэ? Зөндөө олон төрлийн мөг байдаг юм чинь хүссэн өнгөөрөө хийгээрэй заяа. За. Хүүхдүүдээ манай аялагч хүүхдүүд бүтээл хийх хугацаанд надад авьяасан шалгуулдаг шүү дээ. Тийм үү? Тийм. Та нар ангиараа мэддэг шүлэг дуу гэж байгаа юу? Бага. Байгаа юу? За тэгвэл надад нэг шүлэг юм уу дуу дуулж өгч чадах уу? За тэгээ. За дуугаа дуулах уу? За тэгээ. За би сонсъё. Читгэшэг чэлмэкэн Монгол намны тэнгэр дор хөгжим дурсан жараа татхан хөгжим дурсан жараа татхан бом баяра За баяр хүргэе. Багш нь зааж өгсөн үү? Тий. Тийм үү. Тэгвэл багштай баярлалаа гэд хэлээрэй заа юу ёстой. Баярлалаа. Багш нь үзэж байгаа хаа. Ишээ хийсэн юм чинь бүгдээрээ малгайг нь хийх гэж чинь тийм үү? Тий. Тэгэхээр малгайг нь бөөрийн хилж агаад дээрээс нь дараад тэгээд ийм том малгайтай хийчээрэй заа юу. За чамд үдмээ гонг байхгүй юм. Та шүлэг мэддэг гэсэн үг үү юу? Мэддэг. Мэдгүй ангаараа юу? Бүгдээрээ юу? Ангаараа. За тэгвэл би нэг сонсъё доо. Чин төрсөн өдөр эмгэн хүмүүс айлсан ирээ. Синэгэний баярыг хүргэж тэжгэн хэттэй билүү. Тэгэхээр жаасан ирэн дээрээ хэрхэн сэтгий бахаа. Найдахаа усан нэндэн бишги
саяны жишүүлгэн дээр юуны талаар гарчваа? Имэхэ. Эрвэхээ юу? Имэгэ хүмүүс. Имгэн хүмүүс аа. Имгэн хүмүүс гэж ямар амьтан байдгийг? Нөгөө хайрталхан ийм бүрэн хийсэн. Ясан тийм ээ. Тэгснэ амар удаан явдаг. Удаа явдаг уу? Тий. Наалдаад тийм ээ. Масгааг нь яаж их юм бэ гэж. Би чөчөөрөөрөө ингэж байгаа нь малгуулсан. Чи дээрх юм бүрэн хиймэнүүдийн хийсэн юм уу? Бөөрөх юм ихгүйсэн ч болно. Мөөх чинь янзын байдгийн юм чинь тийм ээ. Босоо лэцэд юм. Оо яасаа хөөхөн бөмбөгөр мөөг болсон юм бэ? Ийм мөөг байсан ч гэсэн болно штэ тий? Чиний мөөг өстой хөөхөн байна. Миний мөг болчихлоо. Болцсон уу? Миний ч гэсэн мөөг болчих шиг л боллоо. За, болцсон бол зүйлээ ингэж хийсэн шүү гэд үзэгч найзтай харуулах уу? Тэгээ. За харуулъя. Бүгдээ мөөгнүүдээ барьчих. Би тэгээд 1 2 3 и гингүүд харуулах шүү. За юу. За, 1 2 3 и. Мөг хийсэн шүү. За, болцлоо те хүүхдүүдээ. За, хэдүүлээ мөөгөө үлдээсэн ч болно. Эсвэл аваад явсан ч болно шүү. За юу. Та нар ямар байна? Аваад явна. Аваад явах уу? За тэгвэл бүгдээрээ мөөгнүүдээ аваад явъя тийх үү? Цүнхнүүдээ өөрчих. Тэгээд цөмөөрөө ирсэн замаараа уцаад явцгаан шүү. За юу. Манай аялал өндөрлөх гэж байна. Гэхдээ хэдүүлээ өнөөдөр юу хийсэн талаараа ярилцах уу? Мөг. За тэгинээс. За мөөг яалаа, мөөгний талаар яалаа. Мөгийн талаар Ярилцсан. За мөөгний талаар. мөг хийсэн. За мөөгний өөр юу ярьлаа? Гүүрээр явсан те. Гүүрээр явах гоё ясан уу? За хамгийн ихэнд юу вэ? Хамгийн ихэнд мөг танилцсан. Танилцсан. За танилцсан дараа юу вэ? Мөг. Мөөгний өмнө нэг юм хийсэн штэ. Мөг ургуулсан. Юм ургуулсан штэ. За очиж хараа хэдүүлээ. Юу ургасан бэ? Оо байцаа юм штэ. Байцаа чинь хэдүүлээ хоолндоо хийдэг тийм үү? Байцаа чинь тэгэхээр гидсэн сайн, гидснийг үргэлжлэх хөдөлгөөн, гидсний үйл ажиллагаа сайжруулдаг заяа юу. Тэгээд байцаа чинь ерөнхийдөө сайн ногоонууд ч тийм ээ. Та нар байцааны талаар мэддэг л хэлгүй. За тэгэхээр маш шидэт хүлэмж ийм шидтэй авахгүй юу? Бид нар ч зөндөө олон ногоо ургамал жимсүүдийг ургуулж өгч ийсэн. Надтай ярьсан хүмүүстэй зөндөө их баярлалаа. Ээж аав нэр чинь хүмүүстэй. За ингээд ээж аав дээр очиорой. За баяртай хүмүүстэй. Баяртай. Манай нэвтрүүлгээ дэмжин ажилладаг Сүүн шүтгэн хүүхдийн шүтний эмэгтэй баярлалаа. Дараагийн дугаараа уулзлаа. Баяртай.